Оо яна би сэвхэ мартчих шүү. Бид бас гэлцууллаа шүү дээ. 3 хоол. Юу вэ те? Сайн байцгаана уу манайхаа. Веган галт тоон нэвтрүүлгийн энэ удаагийн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт хөтлөгч, тоогооч, аюурмны би та бүхэнтэй энэ нэвтрүүлгийн турш хамт байна. Гал морин жил ирж байна. Точтой дайлах. Тэр тусмаа веган точтой дайлах одоо цаг нь ирсэн бид бүхэн хэдий болтол одоо тэгэл одоо идэх юм байхгүй гэж олон юм яриад байж яхаа энэ удаадаа хайртай хүндээ хайртай зочдтой хамгийн эрүүл бөгөөд хамгийн хурдан тийм сайхан веган хоолоо хийхийг одоо зааж өгөө. За өнөөдөр та бүхэндээ веган бууз тэгээд дүпүрийг хийсэн нисэл салат. За дүпүр хийсэн салат яаж хийдгвэ гэдгийг яруу дотор харуулнаа. Мэдээж төмөс байхгүй. За юу ч гэсэн ихний ээлжид бүгдээрээ шанзаа бэлдэнэ. За өнөөдөр ерөнхийдөө бууцанда манай гол орц маань мэдээж дүпү. За тэгээд хуурсан байцаа, цоохор майлз буюу чинцай, хулуу, тэгээд луун, сонгом. За хот бүгдээ эхлэе. За миний хувьд бол хөвчлэн бууцанда байцаа хийх дуртай. Энэ манай ээжийн жор гэмээр юм уу? Бид гэхдээ одоохондоо нэг ойролцоогоор 2 хүн идэхэл жор бэлдэж байгаа болохоор нэг их бас шанс бэлдээд явах уу? Харин таг үйдсэн халаацсан байгаа. За ингээд цоо үйдсэн халаачлаа. Байцаагаа ураад өргөчье. Түрүү хэлчихсэн шиг энэ байцаа хуурдаг бол бас нэг хүмүүс мэдхгүй бах. Энэ бол манай ээжийн нууц жор. Ээжийнхээ нууц жорыг бас олон түмэндээ ил болгочтой зөвхөн бураатах. За тэгээд заавчгүй луунг хэрчих гээд ядадах шаардлага байхгүй. Жижигхэн сайхан кёрктол том байсан ч болно дөө. За тэгээд дуунтараа байцаагаа холиод шаргал өнгө орохоос наагур байцаагаа хураад ер нь баг нэг ойролцоогоор 1-2 минутын хугацаанд жоохон их биш баг биш голын гал дээр хураад өгнө. За тэр орондоо бүгдээ согноо бэлтээ. Заавалчгүй ийм улаан сонгон бас шаардлагатай бас биш шүү. Нэвтрүүлэг хийж байгаа гэдэг утгаараа энэ царайлаг ягаан сонгоо орууллаа. За ер нь ингээд манай юу маань байцаалуу хайрсан байцаалуу маань болчихлоо. Тэрнээс хамтраач. Энэ дээрээ л ер нь шанзаа бэлтэнэ. Одоо энэ хуурсан жоо халуун тоогон дээрээ бусдын бол нэг хариж хуураад ах шаардлага байхгүй. За сонгон сармисын хувьд бол мэдээж веганчуудын хувьд заавалчгүй сонгон хийгээд шаардлага байхгүй. Энэ дээр нэмэлтээр эсвэл согноо болоо сармисж болно. Эсвэл огт сонгон сармис хийхгүй сууж болно. За миний хувьд болохоор сонгон сармис нь их дуртай болохоор за сармисаа ядаж хасаад сонгон хийгэж шийдсэн байгаа. За гэт сонгоно хэлээ. За ингээд ногоон хулуу ер нь бол миний гол орцууд бол за ногоон хулуу тэгээд луун дүпү байцаа 3. Эндээс өөр бас ногоо нэмж болно. Нэмэлтээр та хүссэн шошин бүтээгдэхүүн эсвэл дуртай нарийн ногоо одоо жишээл брокколи ч юм уу бусад өөр хийх дуртай ногоонууд нэмж болно. За энэ нь болохоор хамгийн шалгарсан арга бөгөөд хийхэд одоо бусад амтын хувьд хооронд айгүй нийцдэг амтлахаар тухайн ногоонуудыг би сонгож бууцанд хэрэглэдэг. За ингээд хоолоо хэрчлээ бас хийчихье. Ерөнхийдөө 2 хүний порц гэхэд бол нэг бүтэн хулууны 4/1-ийг хийчлээ. Байцаа бол ойролцоогоор нэг 50 г бах. За мэдээж энэ удаагийн манай хамтран ажиллагч сайн дүпү байгаа.
хаадаа сайн дупу бүгдээрээ л мэднэ. Монголд одоо ганц толгой шигцээ ганц дупу шүү дээ. За сайн дупугийн хувьд манай нэвтрүүлгийн одоо өнөөдрийн бидүүсийн хийж байгаа ганц орц бөгөөд цаашдаа бас нөгөө бидүүс өөр бас 3 хоол бэлдэн тэр бүхэнд бас сайн дупугийн маань бүтээгдэхүүнд орохоор байгаа. За бас нэг юм хэлэхэд сая бол шод рүүлжин байдлаар дупуг ер нь хэрчлээ. Дупуг бол буузанд хийх гэж байгаа бол заавалч ингэж бас шод рүүлжин хэрчдэг шаардлага байхгүй. Зүгээр л дупугээд ер нь бадчаад тэгээд хийчүүл арай тийм бусад ногоонуудтайгаа хамт амт нариуд нийлэх нь илүү их. Тэгээд бас амт өгөхөд бас арай амттай юм уу? Дупугийн хувьд факт гэвэл нэрэ дупуг заавалчгүй эхлээд шинээр нь задлчаад усаар заавалчгүй зайдлах хэрэгтэй гэдэг цэвэр усанд 1-2 удаа усаар сойгоод усаар цэвэрлэхэд ер нь илүүдэхгүй. За би систем дээр маш их дупутэй бууц хэлээ бараг дупу 50% болчихоо яа. За ингээд бидүүсийн хамгийн сүүлийн орц буюу цоогоор майлц чинцай. Чинцааны хувьд веган бууз дээр шүүс оруулахаас гадна нөө шүүсэнд нь амар тийм ногоо хамтагдсан гоё болдог. Цоогоор майлцыг одоо заавалчгүй одоо нөгөө зарим хүмүүс бол нөгөө навчаар нь буюу эсвэл ишээр ингэж ялгадаг. Би бол шууд бүгдийг тэр чигт хийчдэг. Чинцай бол хүний илгэнд айгу хэрэгтэй. Нэмэлтээр заавалчгүй нөгөө ийм ногоон ургамлыг, навчт ургамлыг заавалч болох шаардлагагүйгээр давсанд юм уу цуунд дарах чинь тиймхүү байдлаар дараад идвэл бас шимтжил нь авах нь илүү. За ер нь нэг бүтээсийн шанс тиймхүү боллоо. Тэгээ энэ дээрээ бүгд төр юугаа нэмээ? Амталгаа. За амталгаанд өнөөдөр биднээс тос, сой соус, хар перц, гонт. За гонт бол би бол за тухайн бууцны хамгийн тохирсон амт гэж боддог. Яг нь бидээс нэмээд сая цоохроо майл амт өгөн. Гэхдээ гонт бас монгол хүн байна. Бас гонтгүй бууз гэж байх уу. За гонтноос жоохон хий. За хар перц. За давс. За ер нь иймэрхүү давс яхад болно. Самдаа жоохон сой соус. Чабурцны цуу. Баг зэрэг жоохон MSG. За ингээд манай буудсны шанз маань бэлэн боллоо. Яг жоохон тос хийчихье те. Тосрог. Гонт гэхдээ яалч үнийг Монгол амт шүү. За ингээд бэлэн боллоо бүтээсэн шанс. За бүгдээ одоо гурлаа. Нэг ингээд сайхан таглаад өргөчье. Амтч жоохон шингэжийг. Баг. За гурил маш амархан. За гурлыг бол ердөөсөө би тарт маш хурдан зурх харга. Гурил зурх гэхэл би өөртөө гурил зурч чадахгүй бодохгүй гэдэг. Энэс цааш амархан зааж өгье. За гурилын хувьд бол та өссөн гурил хэрэглэж болно. 1-2 дахь гурилын хувьд бууцны төхөө хэрэглэдэг. Та нэмэлтээр та шаардлагатай гэвэл бүхэл гурил цагаан гурилтай хольж хэрэглүүл бас сонирхолтой. Бас YouTube, Facebook дээр гурилыг бас нөгөө яаж өнгө оруулах талаар бас зөндөө юмуд байдаг. Аргууд тэрийг та харчаад одоо жишээлбэл бууцайг бол усанд жоохон хийгээл миксердэл зурхад бол маш хурдан ногоон оруулдаг. За чимэх давс. За тэгээ жоохон тос. За тэгээ мэдээж ус. За бидээс хамгийн юу хэрэгтэй гэхээр бидээс гурил зурхад амар хэцүү байдаг. Гараа муухай болох. Тэгээд гараа дараа нэг хумсны гол орч орох ч юм уу хатаад нөгөөдөл нэгдээс арилдаггүй. За тэрнээс сэргийлэхээр бидээс савхаар танарт гурил зурхад зааж өгье. За жоохон усаа хэллээ. Савхаа ингэж өччих шүү нэр. Ингэж биш. Жоохон хол зайтай ингэж.
Ер нь ингээ багсраад нэг иймэрхүү болж байгаа. Тэн дээр дахиад жоохон ус хийгээд. За ингээл ерөнхийдөө гурлууч бүтэн боллоо. Нэгээ сайхан гараар аваад нэг ч гарч нэг цагаан болохгүй. Нэг минутын гурил зурлалт. За ингээд бүгдээрээ гурлаа амраач. За бүгдээрээ гурлаа амраах зур закуск. Та закуск гэж хэлж болж байна уу одоо? Закуск. За мэдээж дүүсийн хамтраж ирсэн сайн дүүпгийн котлет. За сайн дүүпгийн котлет бас асар буянтай эдтэй биднүүсийн веган биднүүсийн хувьд бол гадуурны хоол олдохгүй бивэж яхад бол дэлгүүр ороод талх аваад итгэдэг тэгэл хаваск өдөртөө задгал. Биднээс мэдээж закуск дүүпгийн котлет. За дарсан хөргөс тэмэх. За энгийн хөргөс тэмэх. Би бас өөрөө нэг дарсан хөргөс тэмэх иддэг болохоор зөв энгийн хөргөс тэмхээ хамт тийс нь гоё юмтай байгаа. За одоо дарсан хөргөс тэмхээ. Үгүй нөгөө закуск гэхээр дүүпүний котлетоо одоо хямны оромдол хэрэглээд байгаа л гэсэн үг шүү дээ. Тэрс бас нөгөө дүүпүр хийснээс бас их юм хийн гэсэн тэрний хоорондоос сайн дүүпүгийн веган зайц байгаа. Тэрийг бас мэдээж хямны хооронд орлуулад дүүпүний салата хийх байгаа. Би юу ч чүү? За нэг чимгэлнэ. Тэгэхээр сайн дүүпү. Сатч. Нэрэ. За сайн дүүпүгийн хувьд нэрэ орос шар бурцгаар дүүпүгээ хийдэг. Сайн дүүпүч бид баг асеми уулзалт шиг юм болд юм лээ шүү дээ. Японы технологиор шар бурцг нь Оросоос тэгснэ Монголд. За энийг заавалчгүй бас энийг хоёр дарсан хөрцийг тавиадах шаардлага байхгүй. Тэгээд энэ оронд юу гэдэг помидор тавьж болж байна. Ингээд одоо ингээд явах байдаг. Хаашаач уралдаад байгаа. За ингээд бид бүхний хийсэн цагаан сарын урд тавих закуск. За нэг уртаа ингээд тавьчих. Зөвлөлтэй шүү дээ. Хийхэд те. Одоо бүдрээ гурилаа сайхан хилдээд чимхий. Чимхий гэснээр чимхийг чимж чадахгүй гэдэг хэлэхгүй яах вэ? Хараахан чимхтэй л хийчихгүй. За бидүүсийн гурил 1 минутанд зуурсан гурил. За нэгэ жоохон хураа гурилан дээр нухаад тэгээд талдаа амцж аваад бид ихтэй анх удаал бууз ганцаараа хийж үзэж байгаа юм байна. Өмнө тэгэл дандаа гэр бүлийнхнаараа ч юм уу найзуудаараа хажууд хийх үнэтэй. Тэгээд би яг үндэ сая л саналаа. Бууз чимгэж чадах уу бараг баруухан гэдэгтээ сая л гинт саналаа. Тэгэхээр бүгд миний одоо буузны чимгэлт амар царамаатай болвол бити гахаарай. Гурил маань бол өстой сайхан болж ий нөхөө. Жохон байхад л ээжтэй байнга л чинээр гурил хэлдэж чаддаг, гурил зурж чаддаг байл байнга хэлүүлдэг хүчлээ. Тэгээд ээж харж ивэл харж байна. Ийм гурилдаггүй зурлалцсан. Гурилнууд маань бэлэн боллоо. Одоо сайхан чимгцгээе. Чимхэхдээ шанзаа сайхан утгаад дөрөв бүлээн удаан шанзаа бэлдсэн. Шанзаа нэр амсъя. Амтан дүпүүд айгу сайхан ороод бараг шанзын бараг хураа будаад болоод идсэн ч гоё байна. За ер нь нэг юм хөө. Уу яг гэхдээ идэхт бол болдгоо юм. За ингээд бид бүхний хийсэн веган бууз маань бэлэн боллоо. Одоо бүгдээ жигэнцгээе. Бид бүгдийн хувьд бол цагаан сар гэдэг бол маш үн цэнтэй, маш чухал
хайртай хүмүүстэйгээ уулздаг тийм баяр. Энэ бүх болгон дээр биднээс өдөрт бид бүхэн ойролцоогоор 30-40 бууз идэж байгаа. Энэ тохиолдол болгон биднээсийн ходоод гэж маш их ямарч маш их ачаал авдаг. Энэ үедээ ядаж оройны үедээ бид бүхэн өнөөдөр хийсэн дүүпүүтэй веган буузаа туршаад үзээрэй. Мөн одоо та бүхний хамаатан заавал нэг цагаан хоолтон гэдэг нэг нөхөр байдаг. Тэр хүмүүстэй бас заавал энэ дүүпүүний буузыг хийж амтлуулаарай. За бүгдээрээ ингээд буузаа тавьчлаа. За хөлдөө биш бууз болохоор ойролцоогоор 15-20 минутанд жигнэдэд болно. За тэр хоорондоор бүгдээрээ дүүпүүний нислээд хамтдаа хий. За бэлтцээр бол би аль хэзээ ловон жигнэд бэлтцсэн байгаа. Яг чансан ч болно. За мэдээж дүүпүү. За нэг хийчихвэл баг нэлийн хэрүүлэлт оруулалт юм болов яа тийм бол нийс салаатанд сонгон хийлээ мэлээ гэдэг. За би бол үнэхээр нийс салаатанд сонгон хийх дуртай. За тэгээд дэж битүүсийн өнөөдрийн ивент тэтгэлж сайн дүүпүүгийн зайц. Бас нэр дарсан өөрсдийг хийж болно. Бас энгийн өөрөөс тэмэх хийвэл бас гоё болно. За дүүпүүгээ бол жижигхэн нийс салаатны хям хийдэг шиг жижигхэн гэрчит болно. За дүүпүүний салаатны онцлог нь мэдээж маш их ууралаг, шимт ижээлтэй. Тэгээд заавалчгүй төмөс чанаад ирчээд болгоод амтлаад ах шаардлага байхгүй. Дүүпүүг бол дүүгээ эзэн ч болно. Болцсон бүтээгдэхүүн болохоор дүүпүүний салаат хийх нь бас төмсөн салаатыг бодвол тэгээд шимт ижээл уургийн хувьд маш өндөр. За бидээс дүүпүүг бол иймэрхүү байдлаар нийс салаат хийдэг хямны ойролцоох байдлаар ирчиж байгаа гэсэн үг. За тэгээд төрөөс тэмхээ хий. За бүгдээр ингээд өрөөс тэмхээ түүхийн өрөөс тэмх. За тэр хоорондоор төс өнөөдрийн бас хамтарч ажиллаж байгаа раунд тейблийн одоо веган евен бүгдийг бас заавалчгүй веган айлг гэлтгүүгээр энгийн ширээ засах дээрчсэн маш гоё үзэмжтэй. Тэгээ хамгийн гол маш гоё хамттай. Ийм евен бас багтар өнөөдөр хамт байна. Хамгийн гол нь орц нь хам борхоцоотой. Дотор орц нь хам борхоцоотой. Ангой. Иймсэн савгаатай бас давхар байдаг. Бас энэ тэмдгийн веган ресторан, веган хоолны газрууд бас мэдэн зарагддаг. Нэг юм гоё юм та. Заавалчгүй бас юу гэлтгүү ширээн дээр тавина гэлтгүү одоо хайртай хүмүүстэй бэлэг болгоод бас үгэл бас маш гоё. Handmade. За урагшуулад ер нь бол ингээд юм хөвчсөн юм бэлэн болч одоо өргөст хэмхээ. Дарсан өргөст хэмхээ. За дарсан өргөст хэмхээ бас төс ирчээд бэлэн боллоо. Бас салаатан дээр тавьчих. За суугаан болчих. Гоё хатдаг гэсэн чи. Өргөлөнтэй. Бараг энгийн зайцнаас баг хамттай яг үндэ. Мэдхгүй хүнд бол за нэг амсаад үзгэвэл хүн амт мэдхгүй л ах нэг бол. Тийм цэвэрхэн. Тийм. Бас би бас зөндөө сонсч ирсэн юм байна. Нөгөө хям идэж чаддгүй хүмүүс бас байдаг. Тэгээ тийм хүмүүст бас зориуллаад иймэрхүү веган нийс салаатанда дүүпүүний зайцаараа хийвэл бас тохиромжтой. Махан хоолны хям идэж чаддгүй хүмүүс байвал. За ингээд ерөнхийд нийт орцсон манд боллоо. Хамгийн сүүлийн чухал хэсэг эхэлж байна. За ер нь их хүмүүс нийс салаатанд сонгон хийх дургүй байдаг. За би тэр хүмүүсийг та заавалчгүй нийс салаатанда сонгон хийх шаардлага байхгүй. Эсвэл бүр ингээд том байдаг бол ийм битүүсийн бэлтгэсэн хатаасан сармис бас байдаг. Бас гоё амтаа өгдөг. За би ер нь хөвчлэн нийс салаатанда гоё гамт оруулахын тулд нэмэлтээр гичний нухш буюу mustard нэмж хийдэг. За битүүс том саваа бэлтжлээ. Бүтээг орцнуудаа бүгдийн тус тусад нь тавьсан байгаа дөрвөлжин шоу хэлбэртэй. Сайхан хийнэ. За тэгээд бэлтсэн
vegan майонез. Жон хийчихэд дараа нэмсэн ч болно доо. За өөрөөс тэмхнийхаа жүүснээс маш жоох нэг ихтүүлчүүл өстой муухай болчдөг шүү. Өөрөөс тэмхнийхаа жүүснээс бас жоох хүчил нэмэхээр давс 2 3. За укроп 1 пинч 2 пинч. Хар перц 1 пинч хах хэвээр. За ингээд бид бүхний хүсэн хүлээсэн салат маань дүпүний салат маань бэлэн боллоо. Бас царайлаг. За ингээд бидээс энэ дээр тагуулч. За ингээд бид бүхний дүпүний салат жоохон гоо чимэглэх байдлаар цохор мэлцнийхаа навчнаас жоохон нэмж. Төлөв бастай. За, бууз маань бэлэн болох хүртэл бүгдээрээ сайн дүпүгийн шинэ бүтээгдэхүүн буюу амталсан халуун ногоодын дүпүнээс амталж үзье. Би нөгөө гарсан сошиалс хийж үзэж байгаа юм байна. За, үдсэн гүнжлийн үр харагдаж байна. Чихэрлэг халуун ногоотой соустай юм шиг байна. Чихэрлэг халуун ногоотой соус. Халуун ногоо идэж чаддгүй хүн ч тэгэхээр юм байна. Хангалттай бас нэр сониос зав болцсон бүтээгдэхүүн болохоор заавалчгүй хайрч хуураад бол халаагаад зах шаардлага байхгүй. Ногоо тэг будаа ч юм гомоогоо болгочоод дээрс нь хийгээл хутгаад л авахд тэгэл хоол. За тэгэд сайн дүпүү маань дүпүү суурьтай бас маш олон бүтээгдэхүүн гаргадаг. Хуудсан дүпүү байна. Битүүсийн хэрэгэлж зансан дүпүү жижиг томороо бас байна. Хамгийн миний дуртай бүтээгдэхүүн буюу дүпүүний котлет. За мэдээж битүүсийн түрүүний хийсэн мис салатанд хийсэн веган дүпүүний зайц. Штавч. Тэр хуудсан дүпүүгээр бас нөгөө хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Хуудсан дүпүүг гэртээ хотпот хийдэг хүмүүс бас ашиглаад ийм нэмхэн шитээрээ байдаг болохоор хуудсаар ингээ аваад чанчихад бас гоё амттай. Энэ л гоё. За хуудсан дүпүү бас салаатнаас гадна цовингийн гурилны оронд одоо гурил иддэг хүн байвал цовингийнхаа гурилын оронд гэж урт гисчээд ийч болох юм шүү. За бууц нэртэл эхэлж л байна да. Бид бас гэлцууллаа шүү дээ. 3 хоол. Юу вэ те? За өнөөдрийн одоо бид бүхний ийм сайхан тоглох газар хаана исэн бэ гэхээр шинээр нэгдсэн Чингис хаан музейний хойдол Хуушнаар Говиндар рестораны байранд шинэ логын хад маань нэгдсэн байна. Тэгээ орчин мөлөж гэж маш сүнслэг сайхан газар байна. Өнгөлөг. Тэгээ хоолны хувьд бас кимчитэй шүлэн бас гоё шүү. Тэрийг асыг дээр үзэр. Кимчитэй шүлэн бас янзын. Начи халуун ногоо идэх дуртай. Энэ жоохон хүнд хурц хоол идэх хүмүүст бол кимчитэй шүлэн гоё. Тэжээлэг шүлэн бас гоё. Сүн тэжээлэг шүлэн. Тэрийг заавалч үзэх хамгийн гол 2 хоол нь. За бид бүгдийн тавьсан бууз маань одоо бэлэн болж явах шиг байна. Сайхан одоо таслаад тавлнаа. Тэгвэл битсэн. Өсөж байна. За бууз маань сайхан галаглаад өнгөлөг багчнэ. Хийсэн бууз маань дүпүний салаттайгаа, дүпүний котлеттайгаа сайхан цагаансаар болж явах шиг байна. За тэгээд буузаа амсцгаая. Мөр шүүс насараад. Шүүс насараад бүр сайхан болчихжээ. За хамгийн гоё комбо бол бингэж идэх айгуу дуртай. Бууцан дээр дүпүний салат тавиад. Нөө аймаг нэрнэс закуска хурлын хамт. Бүр цаа. Тэгэд ингээд бид бүхний өнөөдөр хийсэн веган дүпүтэй бууз
дупүний нисэл салаад тэгээд дупүний котлеттэй закуск маань ингээд бэлэн боллоо. Та бүхний ичсэн цагаан сараараа эрүүл цагаан хоолны бүтээгдэхүүн төлхөө хэрэглээсэй гэж хэлэхээр байна. Нийт үдчихэж байгаа үзэгчтэй монголчуудаа гадаад байсан ч хүмүүс ч байгаа бүгдээрэнд нь ирж буй гал морин жилдээ аж аргал сайн сайхныг хүсэн өрөөё. За, веган галтгаа байлаа.